За сайн байцгаана уу? Бяцхан төсөл группийнхаа хүмүүст энэ өдрөө минь төргий. Би Булган аймгаас мэдчилж байна. Энэ удаагийн хавчлагийг ойрхон намрын аялалд гарсан. Тэгээ энэ хоорондоо ямар амин тас авч явсан, юунд хэрэглэсэн талаараа та нартай хуваалцъя гэж бодож байна. За тэгэхээр мэдээж хамгийн эхлээд Твс лимон амин тас байгаа. Энэ бол анхан хэрэглэгчийн багцад ирдэг. Дархлаа дэмжих, бактери вирус устгах, бинээс хор гадагшлуулах амин таснууд байгаа. За энэ лимоныг бол лимон жимснийхээ оронд ерөнхийдөө бол усандаа тусаагаад ууч болдог. Тэгээд маш гоё яг лимон жимстэй одоо ус ууж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. За дараагийн маань тос бол анхан эрчим багцад ирдэг peppermint амин тос байна. За энэ peppermint амин тос маань бол одоо аян замд явхад дотор мухаарах эвгүүрэх ийм зөөврийг бол намжаахад тусалдаг. Ерөнхийдөө бол ингээ үнэртдэг төдөд ерөнхийдөө тэр зөөврийг намжааж чухдаг. За бидний хувьд хэм бол аян замд явж явах үед peppermint амин тосыг дотор мухаарах манай хүү бөөлжих үед болохоор зүгээр нөө шорон зам дээр удаа явахлаар нөө дотор нь зайлагдаад тэгээд жоохон бөөлтсөн байгаа. Тэр үед нь би нэг энэ тосноос үнэртүүлээд үнэртүүлэхийн хажуугаар энэ анхан эрчим багцад арай багтаагүй ирдэггүй дайжаз гэдэг тос байгаа. Энэ бол хотоодны үйл ажиллагаа дэмждэг тос байгаа. Энийг болохоор би 6 гээд шингэлэх тосороо шингэлээд гидсэн дээр нь сайхан массаж хийгээд илэг хийгээд гидсийг нь боогоод явсан байгаа. Тэгээ энэ үед бол зөөвөр нь маш амархан намжиж тэгээ дахиж тийм бөөлжих тийм зөөвөр ажиглагдаагүй явсан байгаа. За дараагийн маань амин тос бол хүүхдийн багцад ирдэг Snipple Easy гэдэг тос. За Snipple Easy бол ерөнхийдөө баг зэргийн хөнгөн, ханиад, шүүхнаны үед ерөнхийдөө бол хэрэглэж болдог. За тэгээд энэ маань болохоор нэг багцтай маань хамт дагалддаг юм роллер тагийг би ингээд хийцэн байгаа. Шууд ингээд 2-оос дээш насны хүүхэд шууд хэрэглэж болдог учраас энийг бол ингээд тагтаа ингээд бэлэн байдалд ингээд аваасан байгаа. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө эмийн сан, эмийн хэрэглээний оронд ингээ байгалийн аргаар хүүхдүүдийнхаа дархлаа, эрүүл мэндтэй баг зэргийн ханиад шуухнаны зөөврийг намжаахад бол маш сайн тусалж өгдөг байгаа. За дараагийн маань бальтны бэлэн байдалд бол RC тос маань хамт явсан байгаа. За RC тос маань ерөнхийдөө бол амьсгалын замыг дэмждэг 10 төрлийн жимсний ургамлын холимог тос байгаа. За тэгээд энэ тос маань бол ерөнхийдөө RC тос маань амьсгалын замыг дэмжиж одоо жишээлбэл бас баг зэргийн ханиад шухнаны үед шингэлэгч тосороо шингэлээ цээж нуруунд нь түрхэх ч юм уу бас эмийн хэрэглээний оронд ерөнхийдөө RC тосоо бас авч явсан байгаа. За тэгээд дараагийн маань зүйл бол Penway гэдэг анхан эрчим багцад ирдэг юм Penway гэдэг тос байгаа. За энэ Penway амин тос бол булчин суллаг, өвчин намд ах үйлчилгээг үзүүлдэг. За энийгээ би бол нөгөө маш жоох үлдсэн байсан учраас би дээр нь шинэлэг тосоо гэдэг мөн адилхан роллер тагаа шууд хийцэн. Роллер болгоод ашигласан байгаа гэсэн үг шилээ. За тэгээд аян замд удаан явхад ерөнхийдөө бие чилэх, зөөвөрлөх булчингаа суллах шаардлагатай ч юм хуин хөөрөх ийм үедээ тухайн зөөвөртэй газраа ерөнхийдөө түрхээд хэрэгэлдэг гэсэн. За тэгээд энэ Penway амин тос маань анхан эрчим багцад багтдаг бөгөөд өвчин намдах зорилгоор бас ашиглаж болдог. За мөн заалан тавсны дараа бие булрах, тасгал хийсний дараа бие булрах зөөвөр байдаг. Энэ зөөвөрийг намжаах зорилгоор булчингаа суллах зорилгоор Penway амин тосыг бас өвчин намдах зорилгоор бас хэрэглэж болдгоо. Тэгээд анхан эрчим багцад мөн багтдаг. За дараагийн маань та нартай сонирхолтой зүйл бол Aroma-ring юм биш. Уудаасаа залаад унчиж. За Aroma-ring гэдэг байгаа. За энэ анхан эрчим багцад бол багтдаггүй. Янглевинг өөрийнх нь одоо хамрын диффузер гэж ойлгож байна. За жишээлх юм бол ингээд хамрандаа ингээд үүсдэг маш сайн чанарын пластикаар хийгдсэн. Хүний биед хоргүй. За тэгээд энэнийг болохоор яах вэ гэхээр одоо ингээ хамрандаа ерөнхийдөө бол энэ нөгөө нэг хамрынхаа бүгжөндөө амин тосноосоо тусаач гэсэн. Одоо жишээлбэл дотор мухаарах гэдэг юм бол peppermint гэдэг амин тос. За би нөгөө авч ширхээ марцсан байсан нөгөө анхан эрчим багцад багтдаг Aroma Easy гэдэг бас амин тос байдаг. Тэр амин тосоо бас энэ дээр тусаачих юм бол аян замд бөөлчгөөд идэг, замд явж чаддаггүй хүмүүст бол энэ маш зүгээр юм билэ. Нөгөө тосоо ингээ байнга үнэртэй яваад тахгүй. Шууд эндээ тусаацсан байгаа учраас хамарт бол ингээ маш гоё үнэртэй нэг ингээ байнга үнэртэй явах боломжтой гэсэн. Тэгэхээр бол
маш амар гэсэн үг. За энэ хамрын бүгжиг болохоор одоо гадуур гарахтаа ч юм уу TVS лимон айманд тосоод тусаагаад бактери вирусээс сэргийлэх зорилгоор бас хамартаа түргэж болно. Мөн адил харшлын үед болохоор харшлын 3 тосоо тусаагаад явах юм бол харшлын маань зөвөрийг маш сайн намжааж өгдөг байгаа. За жишээлх юм бол лимон, пеппермент, лавандер гэсэн юм 3 тос байдаг. За би лавандер авахаа марцсан байлээ уучлаарай. За тэгэхээр энэ лавандер, лимон, пеппермент энэ 3 аймаг тосоо ургамлын харшлын эсрэг бас хэрэгж болдог байна. Тэгэхээр мөн ургамлын харшлын эсрэг зөвөрөө намжаах зорилгоор хамрынхаа бүгжинд тусааж болно гэсэн үг. За дараагийн маань миний та нартай танилцуулах зүйл бол лавандер уруулын бальзам байгаа. За энэ уруулын бальзам бол байгалийн гаралтай ямар нэгэн хими орчны харилцаа багтаагүй. За ялангуяа нөгөө бид нар уруулын будгаа байгалийн гаралтай маш гоё хими орчны харилцаагүй болгож хараахан сольж амжаагүй байгаа бол ядаж энэ лип балмаар доор нь суур түрхээд явхад бол сэтгэлд арай үеиг байдаг байгаа шүү. Тэгээд би анх яг тэгж авч ирсэн. Тэгээд түүнээс гадна бас нэг баг зэргийн шумууланд хазуулах ч юм уу шарах байх юм бол нөгөө гаран дээр ингэж авч аваад ерөнхийдөө тэр газар ингээд зөөрөнд түрчглээ нөгөө нэг цагтнааг намжих үйлчлэгийг үзүүлдэг байгаа. За тэгээд мөн та нартай дахиад нэг юм санал болгоход гүйтэн сэрүүний удирд хэлсэнтэй холбоотойгоор бид нар одоо ингээд ханиалга намдаах зорилгоор цээжний түрхлэг ингээд түрхдэг шүү дээ цээжинд нь тэгээд ерөнхийдөө бол амин тоснуудынхаа тусламжтайгаар coconut oil тэгээд цээжний одоо амьсгалын зам дэмжих юм тоснуудын тусламжтайгаар цээжний түрхлэг бас амин тоснуудаараа хийж болдог. За түүний зэрэгцээ Young Living компаниас өөрийнх нь гаргасан юм цээжний түрхлэг байдаг байгаа. Яг бэлэн үнэр нь бол маш гоё тийм ментол тийм гавар үнэртдэг байгаа. Тэгээд энэ бол урьсан сэргийлэх зорилгоор ерөнхийдөө бол хүүхдүүдийнхээ хоолоо цээжинд бас түрхэж болно. За мөн хажуугаар нь ханиалга намдаах цэр ховхлох зорилгоор бас энэ цээжний түрхлэгийг бас ерөнхийдөө сайхан эдлэг массаж хийгээд түрхдэг байгаа. За тэгээд хамгийн гол миний яриад байгаа бүх зүйл юу вэ гэхээр ямар нэгэн хими орчны харилцаа огт ороогүй байгалийн аргаар ургамлын аргаар одоо ингээд ургамлын ох амин тоснуудын маань тусламжтайгаар хүүхдүүдийнхээ эрүүл мэнд дархлааг байгалийн аргаар нь дэмжих ийм гоё үн цэнтэй маш гоё бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд анхны эрчим вакцины талаар мэдээлэл авах бол та нар маань чатаар над руу холбогдож болно. За тэгээд мөн бяцхан тусал гэдэг групп руу маань дөнгөж оронгууд хамгийн дээдлийн хэсэгт бяцхан тусал групп тавтаа морилно гэсэн постэр зураг байгаа. За тэрэн дээр миний ерөнхийдөө бол хийсэн бүх бичлэг, видеонууд линкүүд хадгалагдсан байгаа. Тэгээ тийшээ ороод та нар маань тэндээс өөрийнхөө сонирхсан сэдвийн дагуу амин тосны мэдээллийг та нар маань авч болно шүү. За тэгээд дахиад нэг зүйлийг хэлэхэд бидний явсан намрын аяллаа талаар бичлэгийг бас миний YouTube сувгаас утгагүй хүлээн авч үзээрэй гэж хэлмээр байна. За мөн миний YouTube суваг дээр амин тосны талаар бас нэлээд олон бас бичлэгүүд бас орсон байгаа. Тэгээд та нар маань сонирхоод үзэж болно. За тэгээд амин тосны талаар мэдээлэл авах бол комент хэсэгт асуух зүйлээ үлдээж болно. Эсвэл хувь чатаар ороод ирж болно. Тэгээд бас анх нэрээ яаж авсан талаараа нэрээ та нартай сонирхуулахад хүмүүс ерөнхийдөө бол анх авахд жоохон ингээд үнэтэй байна, үнэн өндрэн гэд ерөнхийдөө бол маш олон хүмүүс тэгж хандаж орж ирдэг. За тэр хүмүүстэй хандаж хэлэхэд би бас анх авахтаа болохоор нэг ихтэйгээ нийлээд хоёулаа нийлээд тал мөнгөө гаргаад эхний сардаа би аваад дараагийнхаа сардаа дахиад тал мөнгөө нийлүүлээд дараагийн сард нөгөө ихч маань анх тусаа авч ирсэн. Ер нь бол анх тэгж амин тусаа анх авч ирсэн байгаа. Тэг мөнгө төгрөгөө цуглуулад ингэж авч ирсэн. Гэртээ хөвгтөө хараад сууж авах хугацаанд. Тэг тийм болохоор та нар маань үнэтэй гэж бодлтгүй өөрөөсөө яг үнэхээр хүсээд авна гэж бодож байгаа бол бас өөр ямар арга чарга байна. Тэр бүгдийг бас судлахад болно. Тэгээд за ингээд та нар маань амин тосны анхны эрчим вакцины талаар болон амин тосны мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол хувь чатаар над руу ороод ирээрээ. Тэгээд та нартаа зориулаад сэтгэл гаргаад зав заагаараа маш гоё амин тосны мэдээлэл өгөхөд бэлэн байна. За түр баяртай дараагийн бичлэг хүртэл баяртай.